Мэргэжлээ зөв сонгох нь таны ирээдүйн амьдралын баталгаа. Гоо сайхны дэлгүүрийн ажилтан худалдагч. Намайг Натали Бранд гэдэг 19 настай. Би энэ Будниковскийн компанид гоо сайхны дэлгүүрийн ажилтан болохоор суралцж байна. Энд би бараа хурааж, зөөж, янзлах, өөрчлөлөгчдөд зөвлөгөө өгөх зэрэг ажил хийдэг. Би энэ ажилдаа үнэхээр дуртай. Миний хувьд эмчийн жоргүүгээр худалдаалдаг эмийн бэлтгэл, ургамлын бэлтгэл, бие арчилгааны бүтээгдэхүүний талаар маш ихийг сурч байгаа нь үнэхээр сонирхолтой байдаг. Тавирууд дээрх бараа хангалттай байна уу гэдгийг шалгаснаар миний ажил эхэлдэг юм. Зарим үед хурдан хийгдэх шаардлагатай ажил, заримдаа хамгийн сайн хийж чаддаг ажлаасаа ажиллаа эхэлдэг л дээ. Бас тодорхой тогтсон хийх ажлууд байдаг. Ихэвчлэн хүн бүр хариуцсан хэсэгтээ ажиллах ёстой байдаг юм. Би танд туслах уу? Оо ямар сайн юм бэ? Би нүдний харандаа хайж байна л да. Өөрчлөлөгчдөд ээлдэг найрсаг хандаж, өөртөө итгэлтэй, ичид зовхгүй, бие барилгүйгээр туслахад ямагт бэлэн байх ёстой. Энэ бол байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Хадгалах хугацааг уртасгах химийн ямар нэгэн нэмэлт бодис агуулаагүй сайн чанарын бүтээгдэхүүн байна л да. Өөрчлөлөгчдийнхээ арьсан тохирсон бүтээгдэхүүнийг санал болгох нь чухал байдгийн. Жишээлбэл ямар нүдтэй хүнд аль өнгийн тэн, бараа юм уу, цайвар өнгийн ингэсгийн аль нь цохимжтой байх талаар зөвлөгөө өгдөг л дөө. Энэ мэдлэгийг мэргэжлийн болон зайн сургалтаар олж авдаг мөн косметикчээс их зүйлийг сурч байна. Би дөнгөж сая барааны кодыг уншууллаа л да. Энэ аппаратыг компьютерт холбоод нэмэлт захиалга өгдөг. Энэ нь үнийг бичиж хэвлэх, сканердах, нэмэлт захиалгыг бүртгэх, бас нэгэн зэрэг тооллох их боломжтой олон үүрэг гүйцэтгэдэг аппарат юм аа. Компьютерт холбож мэдээллийг оруулахад жаахан хэцүү учраас одоо би ажилтнаасаа тусалцаа авах гэж байна. Бид хоёр нэг баг болон хамтарч ажилладаг боловч зарим тохиолдолд ажлын ачаал ихтэй үед тус тусын хариуцсан тасагтаа ажиллах хэрэгтэй болдог л доо. Би 7 хоногт 2 удаа мэргэжлийн сургалтанд хамрагддаг. Энэ нь бараа бүтээгдэхүүний талаарх мэдлэгээ дээшлүүлэх, хэрэглэгчидтэй хэрхэн зөв зохистой харилцах тухай маш их мэдлэгийг өгдөг учраас миний хувьд их ач холбогдолтой байдаг л да. Кассан дээр ажиллахдаа хит хитэн зүйлийг анхаарах ёстой байдгийн. Анхаарлаа төвлөрүүлэх яг таг байхын зэрэгцээ хурдан шалангаа байх ёстой. Өөрчлөлөгчээс хөнгөлтийн карта эсхийг нь заавал асуугаад нэрээр нь дуудаж харьцаж байвал тэдэнд илүү итгэл төрүүлдэг юм аа. Мэргэжлийн сургалтаа төгсөөд цаашид удирдлагад ажиллах боломжтой. Удирдлагын 1, 2, 3 дугаар зэрэглэлийн төвшөнд ажиллахын тулд өндөр хариуцлагатай байх хэрэгтэй болдог л доо. Ингэж ихний алхмаа хийж чадах юм бол цаашид бүсийн удирдлагад дэвшин ажиллах ч боломжтой. Үйлчлүүлэгчид зөвлөгөө өгч, итгэлийг нь төрүүлж ажиллах нь надад их сонирхолтой байдаг. Үйлчлүүлэгчид ч сэтгэл ханамжтай байна.